Монгол улс одоогийн байдлаар хоёр хэлбэрээр хүн амаа тоолж хичнээн тоогоор өсөн нэмэгдэж байгааг гаргаж байгаа юм а. Өөрөөр хэлбэл Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа нийт хүн ам гадаад оронд амьдарч байгаа Монгол иргэдэд хүн амын тооллогод хамруулж нэгдсэн дүнг гаргадаг. 2013 оны хувьд өмнөх жилүүдээс онцлогтой жил байсан бөгөөд 79 мянган орчим иргэнээр бүл нэмжээ. За энэ бол сүүлийн 100-аад жил гарч байгаагүй үзүүлэлт гэдгийг статистикчид хэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт хүн ам 2 сая 929 мянгад хүрээд байна. Сүүлийн 3 жилд явсан 12 дугаар сар төрсөн дундаж хүүхдийн тоо 6,000 гаруй хүүхэд мэндэлдэг. Тэгэхээр 11 сарын эцэс буюу 11 сарын 30-ны байдлаар энэ 2013 онд 73,800 гаруй хүүхэд мэндэлсэн байсан. Тэр үүн дээр 6,000 гаруй хүүхдийг нэмнэ гэдэг бол үндсэндээ 78-аас 79 мянган хүүхэд 79 мянган орчим хүүхэд бол энэ жил мэдлэх нь тодорхой болсон. Энэ нь бол сүүлийн 100 жилд нэг торох үзүүлэлтэнд орчноо. Яг тэгэхээр Монгол улсын хамгийн өндөр 100 жилд явж исэн хамгийн өндөр тоо бол 1988 оны 75,832 хүүхэд мэндэлж исэн жилийн энэ бол өндөр болох нь тодорхой болсон байсан. Монгол улсын хүн ам жилд дунджаар 50 мянгаар нэмэгдэж байдаг байна. Өөрөөр хэлбэл жилд 60-аас 70 мянган иргэн шинээр нэмэгдэж 15-аас 17 мянган хүн нас урж байдаг юм байна. Цаашдаа энэ өсөлтөд хадгалж чадвал Монгол улс 2015 онд 3 сая дэх иргэнэ хүлээж авна гэж тооцоолж байна. Бидний 10 онд хийжсэн тооцоогоор түүний өмнөх 10 жилд явсан жилийн дундаж төрөлтийн түвшингөөс харж исэн тооцоогоор хийжсэнээр бол энэ тоо 16 онд хүрэхээр байсан юм а. Гэтэл энэ нь бол 12, 13 онуудын өндөр төрөлтийн энэ түлхэлтээр зөвхөн 13 он, 12 он 10 гаруй мянган хүнээр өсөлтийн хурдыг түлхэж өгж байна. 13 он мөн 15-аас 16 мянгаар түлхэх хандлага руу орчлоо. Тэгэхээр энэ хурд бол үндсэндээ тэр он урагшлах үндсэн шалтгаан болчиход байна. Монгол улсын сая дахь иргэн 1962 оны 2 дугаар сард төрсөн бол 2 сая дахь иргэн 1988 онд мэндэлсэн юм байна. 2 сая дахь иргэн мэндэлсэн үед хот хөдөөд нэгэн зэрэг 25 хүүхэд төрж байжээ. Тэгвэл Монгол улс тунгадахгүй 3 сая дахь иргэнэ үлгээдэн авах нэ. Мэдээлэл хүргэвдэрч Баатар нар бэлтгэлээ.